Та нэр өчтөд ямар өрөөд хөлөж байгаа би унтцсан биш үү? Ээж нь ажил ихтэй л байхгүй юу та чинь. Миний чи өнөөдөр шалгалттай айдтэй. Тийш яашаа биш үү? За амжилт хүсье. Баярлалаа. Яасан? Таны гарч ямар хагарсан бэ? Ажил. Зүгээр. За. Минийхөө бас. Ээж нь ажилдаа явлаа шүү. За. За. Ээж нь явлаа шүү. За. Тээж 800. Бүр хүссэн сургуульд ангалтаа орохоор болсон. За одоо очлоо ээж. Шалгаа. Яасан? Чи нэр яасан? Мань тэнцсэн хүссэн сургуульд орохоор болсон. Чинийх яасан? Тэнцээгүй. Андаа. Минийхөө яагаад унтаагүй сууж байгаа? Амин хүссэн сургуульд орж чадахгүй нэ ээж. Юу суух юм бэ? Шалгалтандаа тэнцсэн. Сайн байна уу миний дөө? Сайн байна уу? Сууч та. За. За. Чи нэг мэдээлэл сонсох гээд яваад ирлээ. За. За сайн байна уу та? Сайн байна. Хичээн харин нэг юм асуух гээд хүн маань ийшээхээ шалгалтанд унаад. Та хугацаа алдах гээд байгаа байхгүй. Тэгээ би бүр танахыг зорж ирлээ. Та өстой зөв газар байсан байна гэчээ. Манай мэд хагатлаг бол 18 наснаас 45 насны бүх залуучуудыг Герман улс руу тэтгэлгээр авч явж байгаа. Бүр албан ёсны хэрэгтэй шүү. Танаа хүү эндээ Герман хэлээ сурчна. Тэгээ Герман улсад зочд буудлын менежер, рестораны менежер, тогооч, сувилагч гээд бүх мэргэжлэр ажлаа сонгоод суралцах боломжтой. Дээр нь сурангаа ажиллах боломжтой. Хүш. Тэгчт надаа банкнд тансанд мөнгө авахгүй яах вэ? Хичээ банкны баталгаа барьцаа мөнгө ЕШ оноо шаардлагагүй гэж. Тийм үү? Хэлгүй яах вэ? Мөн эрүүл мэнд, байр хоол бүх зардлыг тэтгэлгээр өгнө. Дээр нь ажиллах боломжтой. Тэгвэл хүүхдээ бүртгүүлье. Стай гоёсон л. Цаг нь юу? Сайн сураад ирэх шээ. За. Та сайн сууж байгаа ээж. Ээж. Юу